За сайн байцгаана уу? Төгсөх ангийн анги удирдсан багш нар маань сурагчдынхаа энэ оны болон өмнөх жилүүдийн жилийн эцсийн дүн үнэлгээг эсээсээс хэрхэн татах. За татсны дараагаар өмнөх жилүүдийн жилийн эцсийн дүн үнэлгээ хэрвээ дутуу байсан тохиолдолд хэрхэн нөхөж оруулах заавар зөвлөгөө өгсөн бичлэгийг хургуулж байна. За анги удирдсан багш нар маань эхлээд өөрсдийнхөө эрхээрээ орсны дараагаар төгсөл твшилт зэсний тухайн төгсөж байгаа учраас төгсөл зэс рүү ороод хичээлийн дүн за судалгааны үнэлгээ татах гэсэн зэс рүү орж тухайн одоо энэ зэсэн дээр танай ангийн сурагчдын овог нэр болон регистрийн дугаар харагдаж байгаа. Сурагч тус бүрийн ард талд дүн харах, дүн татах гэсэн товчлуур харагдаж байгаа. За дүнг нь бол одоо сурагч тус бүрээр одоо дүнг татна эсээсээс. За энд бол одоо тухайн сурагчийн өмнөх жилүүдийн болон энэ оны жилийн эцсийн дүн үнэлгээ татагдаж байгаа. За татчих явцад анги удирдсан багш нар маань нийт татагдж байгаа энэ тоог маш сайн анзаарах хэрэгтэй. За суралцагч тус бүр дээр харилцан адилгуудад тоо татагдж байгаа. Яагаад гэвэл зарим суралцагч дээр өмнөх жилүүдийн жилийн эцсийн дүн үнэлгээ дутуу байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг аягүй сайн анзаарч татаж харах хэрэгтэй. Тэгэхээр тухайн одоо зарим суралцагч дээр одоо жилийн эцсийн дүн үнэлгээ дутуу байна гэж ойлгоно. За ингээ бүх суралцагчдынхаа дүнг татаж дуусны дараагаар анги удирдсан багш нар маань одоо тухайн сурагч дээр зөвхөн 1-р ангийн дүн үнэлгээ, за эсвэл зөвхөн 2-р ангийн дүн үнэлгээ, жилийн эцсийн дүн үнэлгээг нь харахыг хүсвэл ингээд анги тус бүр дээр шүүлтүүрдээд харах боломжтой. За ингээд бүх сурагчдынхаа дүнг эсээсээс татаж дуусны дараагаар за ингээд судалгааны үнэлгээ татах зэсний хажууд талд харагдаж байгаа судалгааны үнэлгээ зэс рүү орж одоо өмнөх жилүүдийн дутуу дүнг оруулна гэсэн үг. За дүн бүртгэх зэс рүү ороод анги бүр дээр нь одоо тухайн 1-р ангийг сонгоход 1-р ангийн бүх хичээлүүд гарч ирнэ. За ингээд дутуу дүн үнэлгээ байгаа хэсгийг одоо шалгана гэсэн үг. За жишээлбэл одоо 1-р ангийн бэлтгэл хичээл дээр энэ эрх саран гэдэг хүүхдийн дүн байхгүй нэ. За монгол хэл дээр ороод ингээд дутуу дүн үнэлгээг ингээд бүгднгийн сайн ингээд харчих хэрэгтэй. Энд бас эрх саран гэдэг хүүхдийн дүн байхгүй байгаа тань. Ингээд анги удирдсан багш нар маань одоо анги тус бүрээр хичээл тус бүрээр ингээд ороод дутуу дүнгийг хайх боломжтой. За эсвэл одоо сургалтын менежерүүдтэй хэлээд эсэс системээр тухайн нөгөө нэг дутуу хичээлүүд нь анги хичээлүүд дээр нь одоо сурагч тус бүр дээр ямар хичээл ямар хэддүгээр анги дээр нь дутуу байгаа гэдг нь бас эсэс дээр нь харагдах боломж байгаа шүү. За ингээд тухайн одоо дутуу дүнгээ олсныхоо дараагаар одоо жишээлбэл би 4-р анги дээр нь за математик дээр ямар хүүхдүүд дээр дунд дутуу байгааг харъя. За жишээлбэл энд бол эрх саран гэдэг хүүхдийн дунд дутуу байна те. За тэгвэл дүн үнэлгээгээ шууд оруулаад эхлээд хадгалаад эсэс рүү заавал илгээх ёстой шүү. За хадгаллаа. Системээс мэдээлэл амжилттай хадгаллаа. За энд болоод ирэхээр тухайн эрх саран гэдэг хүүхдийн дүн маань хадгалсан төлөвт харагдаж байгаа. Заавал эсэс рүү илгээнэ. За эсэс рүү илгээсэн тохиолдолд одоо илгээсэн төлөвт болж харагдана. За тэгэхээр заавал энд илгээсэн гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэний дараагаар дутуу дүнгээ одоо нөхөж оруулсны дараагаар анги удирдсан багш нар маань дахиад судалгааны үнэлгээ татах гэсэн зэс рүүгээ ороод тухайн одоо эрх саран гэдэг хүүхдийнхаа дүнг дахиад татна гэсэн үг. За ингээд татаж өгнө. Энэ үйлдэлийг бол заавал хий шүү. Тэгсэн тохиолдолд нөгөө одоо энэ хүүхдийн энэ илгээсэн гэсэн төлөвт харагдаж байгаа. Одоо рефреш хийчээ. За илгээсэн гэсэн төлөвт харагдаж байгаа дүн нь заавал эсээсээс татсан төлөвт орох ёстой шүү. За одоо би сая дүнгийн татаад өгсөн. Одоо энэ хүүхдийн дүн маань эсээсээс татсан төлөвт орж байна. За ингээд сурагч бүрийнхаа дутуу дүнг олоод за дутуу дүнгийг нөхөж оруулаад дахин дүнгийн татах үйлдэлийг заавал хий шүү. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.